Мөржигч Эдгар. Саймон бол үйлдвэрийн шинэ ажилчин. Хэрэв чи түүнээс ажлынхын талаар асуувал тэр үүнийг бохир ажил хэмээн. Тэр цэвэрлэгээ хийж эд юмсыг зөөдөг. Бас цагт ердөө $3 хөлс авдаг. Хэдийгээр түүнд өөр сонголт байсан боловч яг одоогийн байдлаар Саймон энд ажиллахыг илүүдсэн. Цалин багтаач гэсэн Саймон энэ ажил нь түүнд бие даасан тусгаар байдлыг олгодог хэмээн үздэг. Дараа 7 хоногт тэр хөнгөн үйлдвэрийн машин дээр ажиллаж сурах болно. Юмс илүү сонирхолтой болж байна. Харин энэ бол Эдгар, үйлдвэрийн эзэн. Тэр ганцхан ашиг олоход л анхаарлаа хандуулдаг. Эдгар ажилчдаа одоогийн цалингийнх нь өчүүхэн хэсгээр ажилуулад үлдсэнийг нь өөртөө авахыг эрхэмлэх байсан. Гэвч энэ нь бүтэхгүй гэдгийг тэр мэднэ. Бусад бизнес эрхлэгчид түүнтэй өрсөлдөж байгаа. Тэдэнд тогтвортой ажиллах ажилчид хэрэгтэй. Ажилчид ажил олгогчдод цалингийн хэмжээгээр хэлэлцээ хийхээс гадна ажиллах нөхцөл болон бусад үр өгөөжийг маш сайн тооцдог. Хэрв Эдгарын санал болгож буй зүйлс нь хүмүүст таалагдахгүй бол хүмүүс түүнд ажиллахгүй. Эцэстээ Эдгар дурамчхан ч гэлээ. Хөдөлмөрийн зах зээлийн үнээр л хөдөлмөрийн хөлс төлж байгаа. Харин хотын нөгөө захад тэмдэглэхгүй зүйл явдал болж байна. Эдгээр хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон баталлаа. Эдгар мэтийн шунхаа ажил олгогчид Саймон мэтийн ажилчдад тун өчүүхэн хөлс өгч байгаа нь тэдний эгдүүг хүргэжээ. Шинэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн $9 болохоор болж. Харамсалтай нь энэ нь хотод буй бүхий л хүн цагт $9 авна гэсэн үг биш. Ажил олгогчдын өрсөлдөөний нөхцөл байдал нь Эдгарын ажилчдаа олгож чадах доод хэмжээг тодорхойлохыг бид урьд нь харсан. Эдгар ажилчин түүнд тодорхой хугацаанд ажиллаж бүтээж өгөх зүйлсийг тооцож ажилчинд хөлс төлдөг. Илүүдэл орлогыг өөртөө ашиг олгодог. Өөрөөр хэлбэл ажил олгогчид ажилчдад бүтээснээс нь эхийг өгөх боломжгүй. Хэрв ингэх аваас тэд өөрсдөө алдагдлалд орно. Эдгарын үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль хэрхэн ойлгогдов? Викийн Эдгарт цагт $23 ажил хийж өгдөг. Бас түүний цалин цагт $15. Ажилласан цаг бүрийнхэн цалин өгсөний дараа Эдгарт $8 үлддэг. Учир нь Викигийн хөлсөн цагт $9-аас илүү тул шинэ хууль түүнд төдийлөн нөлөөлөхгүй аж. Харин Боб нь Эдгарын үйлдвэрт цагт $10 бүтээмж бүтээдэг. Мөн цагийн ажлын хөлсөнд $8 авдаг. Бобын ажилласан цаг бүрийн хөлсийг төлсний дараа Эдгарт $2 үлддэг. Учир нь Бобын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тул түүнийг авч үлдэхийн тулд Эдгар түүнд илүү их төлөх шаардлага гарч ирэв. Хэрв шинэ хуулийн дагуу Эдгар нь Бобод ажилласан цаг бүрийн хөлсийг төлөх юм бол түүнд ердөө ганцхан $1 үлдэх болно гэдгийг тэр тооцоолсон. Гэсэн хэдий ч Бобыг $9-оор ажилуулах нь $8-оор ажилуулахаас мэдээж ашиг багтаа. Гэвч юучгүй байснаас багасаагч ашигтай байна. Иймд Бобын цалин нэмэгдлээ. Гэвч шинэ хууль нь Саймоны хувьд муу мэдээ боллоо. Саймоны ажил нь цагт ердөө $4 бүтээмжийг Эдгарт өгдөг. Цагийн $9 хөлсний хэмжээнд түүний бүтээмжээс $5-оор илүү байна. Хэрв Эдгар нь Саймоныг ажилд авч үлдэх юм бол шинэ хууль ёсоор түүнд $5 алдагдaltaй. Иймд Саймоны цалин нэмэгдсэнгүй. Харин ч тэр ажилгүй болсон. Эдгар цохолдов. Шинэ хууль ёсоор хэрвээ тэр бизнесээ хадгалж үлдэхийг хүсвэл Саймон мэтийн мэргэшээгүй ажилчдын хийх ёстой ажлыг машинаар хийлгүүлэхээр илүү хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй болсон. Эсвэл тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль асуудал болдоггүй өөр газар руу нүүх ёстой болж байна. Саймоныг халахгүйгээр ч орон нутгийн ажилчдыг ажилуулах гэх мэт сонголтууд нь аль аль нь түүнд ашиггүй гэж Эдгар бодож эхэлсэн.
Саймны хувьд түүний ирээдүй бүрхэг байдалтай боллоо. Ажлаа алдснаар муу зүйл төгссөнгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувьд түүнийг цаашдаж ажилгүй хэвээр байлгах төлөвтэй. Учир нь тэр залуу бас туршлагагүй. Энэ нь Саймны ажлын бүтээмж нь ажил олгогчдод ашиг багтаа гэсэн үг. Ихэнх ажил олгогчид түүнийг доод хэмжээгээр цалинжуулсан ч ашиггүй гэж үзсэн учраас ажилд орох өргөдлийг нь буцаав. Саймон бага цалинтай байсан ч өөрийн ажиллаараа бахархдаг байв. Тэр туршлага хуримтлуулж бүтээмжээ нэмэгдүүлснээр илүү их сэтгэл ханамж бүхий мөн аятайхан ажилд орно хэмээн найдаж байсан. Гэвч шинэ хууль түүний энэ бололцоог хумжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь эдийн засгийн доод шатанд дах ажил эрхлэлтийг хэрхэн үгүй хийдэг нь эндээс харагдаж байна. Бидэнд шудраг бус санагдаж буй нийгмийн харилцан үйлчлэлийг хүмүүс харахтаа үүнийг хуулиар зохицуулах ёстой хэмээдэг. Гэвч энэ хөндлөнгөөс оролцох байдал нь санаанд оромгийн үр дагаврыг бий болгодог гэдгийг бид ойлгох ёстой. Сайн дурын арилжаа намайг хориглох нь сайнаасаа саарыг дагуулах нь их хэмээн зарим хүмүүс үздэг. Тэд хуулийн зүй зохистой үүрэг бол хүчийг хязгаарлах хэмээн итгэдэг. Мөн бид хүмүүсийн сайн дурын байдлаар инх тавинчаар өөрсдийнхөө чадал чадварыг тусалсан ашиглахад нь саа татвар болж буй зүйлсийг арилгах ёстой хэмээдэг.